Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгал намын төмтөөс намынхаа 60 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг бөгөөд ахмад наснаа хүнлэн талархал илэрхийлж тэдний сургаал үгийг сонсохын зэрэгцээ намын бодлого зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах зорилготой юм. Арга хэмжээг нээж Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгал намын төмтийн дарга юура үг хэлж ахмадуудаа баярын мэд хүргээд ад жаргал эрүүлэн хийх хүсэн эрүүлв. Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгал намын төмтийн хороо нь Ховд аймгийнхаа нийт 17 сумынхаа хэмжээнд 500 гаруй ахмад одоо аль бие ёсны бүртгэлтэй гишүүд ахмад буурлууд байдаг. Мөн одоо бас ахмад ус дэмжигч одоо гишүүн бус дэмжигч гэсэн 2000 гаруй тийм ахмадууд байдаг гэсэн тийм бид нар бүртгэлтэй байд юм аа. За өнөөдөр ахмадынхаа баярыг тохиолдуулаад бид нар ахмадуудынхаа дунд одоо бас уралдаан тэмцээн явуулах бас нэг чөлөө цагийг зөв өнгөрүүлэх хоорондоо бас чөлөөт ярилцлага хийх цагийг зөв өнгөрөх талаар бас бид нар өнөөдөр тийм арга хэмжээ зохион байгууллаа. Мөн ахмадын баяраас гадна бид нар бол бас шинэ жил цагаан сар бусад одоо их хөрсийн баяраар гэх мэтчлэнгээр бол манай намаас тодорхой хэмжээний ажлуудыг бол ахмадуудаа хүлээн авч зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа үеэр бол бид нар ахмад буурлуудаа дараагийн залуу халаа намын гишүүдтэй бол ямар нэгэн үлгэр дуурайл үзүүлэх, өөрийнхөө замлаас ярьж өгөх гэх мэтчлэнгээр одоо энэ мэтчлэнгээр бид нар бол ахмад гишүүдээ залуу гишүүдтэйгээ холбож бид нөтөрч ажиллаулт юм аа. Энэхүү арга хэмжээний үеэр намынхаа үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаж хөлөмөрлөж ирсэн ахмадуудаа шагнаж урамшуулсан юм. Тухайлбал халах голын ялалтын 80 жилийн ойн баярын дурсгалын халах гол хүндэт медаль, намын хүндэт тэмдэг болон бусад тэмдгүүдээр нэр бүхий ахмадууд шагнагдаж ингрээ медаллаа. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд ахмадуудад зориулсан баярын хурлыг зохион байгуулж, улмаар ахмадуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс шатар бильярд хөзрийн тэмцээнд зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан юм. Ховд аймгийн 17 суманд Монгол Ардын Хувьсгал намын гишүүнчлэлтэй 500 гаруй ахмадууд байдаг байна.